Энэ удаагийн бичлэгтэй маань Ulker брэнд хамтран ажиллаж байна. Зөөлөн жигнэг, шоколадын чимхтэй, цэвэр шоколадаар бүрхэгдсэн Olala Bold. За, сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ 2011 онд гарч байсан Stanley Kadaba гэх нэртэй энэтхэгийн маш гоё киног ярьж хөрвүүлдлээ. Ингээд киноны голд руу болох Stanley гэх хүү сургуульд ирж байгаар үйл явдал эхлэнэ. Хүү энэ жил 4-р ангид орсон бөгөөд тэр үргэлж баяр хөөртэй нүрэндээ инэвсгэл тодруулсан сэргэлэн хүү юм. Stanley хичээл эхлэхээс цагийн өмнө ирэн ангийнхнаа хүлээнгээ гэрийн даалгавраа хийж тэр төсөөлдөө автан өөрийгөө сатааруулах үед гинт жижиг багш орж ирэн эрт ирсэнд нь гайхаж удалгүй завсалгааны үеэр Stanley сурсан дууга ангийнхандаа дуулж үзүүлнэ. Хонх дуурснаар хүүхдүүд дараачийн хичээлдээ бэлдэн тэдний дуулж бүжиглийг харсан англи хэлний багш нь ээлдгээр өглөөний мэд хүргэж хайртай сурагчдаа хичээл орох болсондоо баяртайгаа хэлдэг. Гэтэл хаттай Роузи Stanley-гийн нүр хөвгсөн байгааг анзаарна. Багш нь юу болсныг асуухад тэр өчтөр дэлгүүр орохоор гудамжаар алах үедээ хідэн дээрлэх хүүгүүдтэй таарч өөрийн амгаалахаар тэдэнтэй зодтолсон гэж үл дээр үзүүлэхэд тэд инээлдэн хаттай яриаг дуусалгүй явж нүур гараваа гэд хүүг угаалгын өрөөлөө явуулдаг. Stanley угаалгын өрөөнд харсан хинди хэлний багш нь хүүхд дэмэс хэлгүүцэж байгаа дуурлан хурдан хичээл рүүгээ орё гэж бухимдхан тэр. Ингээд Stanley найзуудаа өнөөх түүхээ үргэлжлүүлж ярихаар болно. Тэр тэдний анхаарлыг татгаар илүү сонирхолтой болгон санаанд зохиож ярих гэхэд физик хичээл эхлэн хаттай аяр өчтөрийн гэрийн даалгавраа шалгахаар шийддэг. Сурагчид өөрсдийн сонгож авсан сэдвүүдээ хэлэх ба Stanley-г урхаа номыг харсан багш нь түүнд уурлахад тэр айсандаа дүүн тоглож байхдаа номыг нурдсан гэд багштай худлаа ярина. Үүнийг сонсон хаттай аяр энэ удаад хүүг загналуу өнгөрөөн дараачийн хичээл орохоос өмнө бүтэн номтой болцсон байгаараа гэд хажууд хүүхдийн номыг өгч ангийнхандаа чангаар уншиж өгөхийг хүсдэгч Stanley сайн уншиж чадахгүй байлаа. Хинди хичээл эхлэхэд өнөх хааштай багш нь ард сууж өгөх хүүг юм идэж байгааг анзаарч хоол өнөртөж байна гэснээ амдах бөхөө авалгүй өөр юм ярьсаар удахгүй идэн гэд тэр хоол олж идэхээр хичээлээ хаж гарах бөгөөд хүүхдүүд Верма багшийг муухай хааштай ховдон нэгэн гэдгээр нандахгүй тул түнд Кадус буюу бүдүүлэг ууртай нэгэн гих хож өгсөн байна. Тэр заах арга барилдаа огт анхааралгүй зөвхөн сурагчтай авчирсан хоолнд ач холбогдол өгдөг болохоор хүүхдүүд түнд дургүй байдаг нь ийм учиртай юм. Кадус хичээлийн цагаар нууцаар багш нарын шүүгээ авах үедээ нэг багшийн цүнхэндэг хоолноос нь идэж тэр орж ирэхээс өмнө амжиж буцаачин. Өдөр нь цайны цагаар хүүхдүүд гэрээсээ авчирсан янз бүрийн хоолнуудаа идэх үед Stanley тэдний идэж байгааг харан тэр найзынхаа асууснаар хоол авчираагүй гэдэг айлан энэ мөнгөөрөө гарч хоол аавна гэхэд аман гих найз нь хоолноосоо өгөхөр болно. Гэтэл Кадус ууртаагаар буцааж өг гээд авчирсан хоол нь хаана байг асуухад Stanley урт нь 2 рупи байгаа гэж мөнгөөрөө хоол авахаар ангиас гарч явдаг. Кадус хүүг өрүүлж бусдын хоолноос иддэг гэж араар нь мууснаа өөрөө хүүхдтэй авчирсан хоолноос идэж эхлэхэн тэр. Энэ үеэр Stanley өс мэдрэмжээ дарахаар карантины ус ууж гизээ дүрэх бөгөөд хүүд мөнгө байхгүй учраас хоол авч чадалгүй буцаж анги руугаа орон. Ингээд үлцэн хичээлийн цагаар тэр найзуудаасаа ус хууж өс мэдрэмжээ дарсаар гэрлүү харих үедээ хүүхдүүдийг чипс ундаанд очирч байгааг харж өнгөрдөг. Ингээд маргааш өглөө Stanley өмнө шигээ ангийнхнаасаа төрүүлж ирсэн байлаа. Физик хичээл эхлэн хаттай аяр сурагчдаа чимээгүй байхыг хүсгээд Stanley юм бичгээд гарын тулаад байна гэд ширээнийхээ хүүхдэд маргалдаж эхлэнэ. Тэдний харсан багш нь юу болсныг асуулгүй тэр хоёрт дэвтэр үзгийг бариулж ангис гаргах ба өдөр цайны цагаар Stanley муу адил ямар ч хоол авчирлагүй найзхаа өгсөн хоолноос амсах үед багш нарын өрөөнд Кадусаас бусд бүх хүмүүс гэрээс хоол авчирч нэг багш түүнд жигнэг өгөхөд тэр огт санаа зовсон шинжгүй өгсөн хоолнуудыг идсээр байдаг. आपका तो वही होगा ऑमलेट पाव. बस इतना ही लिंक. Хичээлийн цагаар Stanley тэр хоёр ахад маргалдан гарын тулаад байгааг хэлэхэд Кадус түүнийг 100 гараараа бичдэгт нь уурлан одооноос баруун нараа бич сургээд зээж бичгээ үргэлжлүүлнэ. Завсалгааны үеэр ангийнхан нь хичээлээ тараад хөл бөмбөг тоглохоор шийдэхэд Stanley ээжээс асуугаад хариугаа илий гэж өөрт нь утас байхгүй гэхэд баян айлын хүү аман одоо асуучих гээд өөрийнхөө утсаа өгдөг. Тэр ээжтэйгээ ярьж байгаа юм шиг жүжиглэн зөвшөөрөл авч чадсан гэж тэд нь худлаа хэлнэ. Өдөр нь хөвгөд бөөнөр хөл бөмбөгдөн амны авч өгсөн хоолноос идэж тэд цагийг хөвгөлдөө өнгөрүүлнэ. Маргааш нь хаттай Роузи Stanley-гийн бичсэн эсэнд илгээ өштөлийнэ. Захирал багш нартай өвлийн амралтын талаар ярилцаж хүүгийн бүтээл зэтхүү хаттай сайхан сэтгэл төрүүлсэн учраас Stanley чихрээ шагнан өвлийн амралтын дараа багш нар хичээлээ шахаж орохоор болсныг хэлж
Сурагчид одоохоос илүү цагаар сургууль дээр байх тул багш нь тэднийг өсөж магадгүй гэд их хоол хийж авчрахыг сануулдаг. Яг энэ үед Стэнли тэр хоёр ахад марган намайг юм бичүүлэхгүй байх гэхэд хаттай Роузи огт асуудал биш гэж тэдний барийг сольж суулгана. Стэнли найзуудынхаа хоолноос харин Кадус багш нарын хоолноос идэн өдөр хоног өнгөрсөөр хүүд Стэнлийн хөгжилтэй ярианд нээлдэж хамтдаа хөл бөмбөг тоглоцоох ба. Ингээд аль хэдийн 12 сар гарч Стэнли хайртай багшаа баярлуулахаар төрсөн өдрөөр нь зохиосон шүлгээ уншиж ангийнхныхаа зүгээс баярын мэнд хүрэхэд хаттай Роузи маш ихээр баярлан хүүлж шоколад бэлгэлдэг. Шоколад гэснээс таад маань хай гой амттай идмээр санагддаг л өстэй. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Ulker брендийн Olala шоколадын билүүг санал болгож байна. Шингэн өндөр хийгдсэн гаднаа шоколадын бүрхүүлтэй намттанг бүх насныхан идэхэд тохиромжтой. Та Ulker брендийн Olala билүүг бүх сүлжээ дэлгүүр болон GS25 CU-гийн бүх салбараас авч идээрэй. Olala bar cake. Шоколадын чүмхтэй. Цэвэр шоколадаар бүрхэгдсэн зөөлөн жигнэг. Хичээл тарсны дараа Стэнли шоколадаа өөрөө идэлгүй найзуудтай хувааж өгнө. Хүүхдэд баярын уран амьсгал оруулахаар ангид чимэлсний дараа Стэнли ангийнхандаа гоё юм үзүүлэхээр юм зохион бүтээх бөгөөд Wow! Who's made this? өдөр физикийн чиглэлээр хүүхдүүд хийсэн бүтээлээ гарган тэр хаттай аярд гэрэл замхаа харуулхад багш нь түүнийг яг тэнд чирэггүй зүйл хийсэн юм. Энийг хурдхан шиг гаргаж хаягээд хүүд уурлах нь тэр. Стэнли дотроо гомдон юу ч хийж чадахгүй байх ба. Ингээд өвлийн амралт дуусч эцэг эхчүүд хүүхдүүдтэй өдрийн хоолыг нь хангалттай бэлдэж өгөн сургуульд нь явуулцгаана. Тэдний олсон хоолны савыг харсан Кадус хичээлээ орлоггүй аманы авчирсан хоолыг гайхаж харан толгойд нь зөвхөн хоол бодогдсоор удалгүй онхтой уурж Кадус багш нарыг 50 хоол идүүлэхгүй дуулж эхлэхэд нэг багш төвчлгүй өөрийнхөө хоолноос өгч дараа нь тэр худлаа ярьж байснаа дунд ангийн хүүхдүүдийн хоолноос идэн завсалгааны цагаар аманы авчирсан хоолыг идэхээр буцаж бага анги руу гүйдэгч тэд аль хэдийн бүгдийг нь идэж дуусгасан байдаг. Стэнлиг хоолноос нь эзнийг мэдсэн тэр түүнийг өргөлж бусдын хоолноос иддэг гэж найзуудынх нь өмнө буруутгана. Ингээд хэд өдрийн дараа аман найзуудтай хоолноос өгөхөр болно. Гэтэл Стэнли Кадусын хэлсэн үгийг санан ээж хийсэн хоолыг идэхээр болсон гэж гарч явах бөгөөд энэ хооронд Кадус амны хоолыг заавруулж идэн. Маргааш Стэнли ахиж найзуудынхаа хоолноос идэхийг хүсэлгүй. Гэртээ хоол идэхээр явлаа гэд завсалгаанаар ангиас гарч явхад найз нь нууцаар даган худлаа ярьж байсныг олж мэддэг. Тэр гэрлүүгээ харилгүй гудамжинд зогсож байлаа. Маргааш өдөр нь найзууд нь түүнийг яад худлаа хийснийг асуухад Стэнли уучлал гуйж аавч нь түүнийг үлдээн аялахаар дээлэр рүү ниссэн гэдгийг хэлэн өөрт нь хоол иж өгөх хүн байхгүй гэхэд амаа ээжийг нэр хүртэл хоолноосоо хуваахаа амладаг. Нэг өдөр Кадус цайны цагаар хүүхдүүдийг гарч авсныг мэдэн сургуулиар хайж эхлэнэ. Энэ үеэр шинээр ирж байгаа багш зарилтаа уулзсан өнөөдөр шууд ажиллахаа шийдэж Кадус өөрийнхөө хоолноосоо өгөхөд багш нар түн лүү муухай арах ба тэр хичээлийн цагаар хүүхдийг хаана байсныг асууж үргэлж ангитай хоолохыг сануулдаг. Завсалгааны үед Кадус аманыг хайх үедээ тэдний ангийнхныг гадаа хоолж байсныг сонсон хөл бөмбөгийн талбайр очих боловч хүүхдүүд түүнийг огт өөр газар руу гүйлгэн нууцаар хоолоо идцэх бөгөөд тэд багшаараа тоглохоор түнд худлаа хэлсэн байлаа. Сүүлийн тооног ийм байдалтай байсан Кадус өдөржингөө өсгөлэн явсаар хоолноос нийдэж чадахгүй байгаадаа бухимдан нэг өдөр тэр тэднийг хайж явсны эсэс дээврээс олж чаддаг. Багш нь Стэнлиг аманы хоолноос идэж байгаад нуурлан хэрвээ гэрээсээ хоол хийж авчихгүй бол дахиж сургуульдаа битээ ирээрэй гэд түүнийг буцаж анги руугаа явахыг шаардна. स्टैनली मैं तुमसे बात कर रहा हूं नजर ऊपर Гэтэл Кадусын хэлсэн үгнээс олж маргааш өглөө нь хүү сургуульдаа ирээгүй байлаа. Стэнлиг байхгүйээр сургуулийн урлагийн наадмын тоо гарснаар анги болгон урлагийн авьяастай нэгнээ сонгохоор болоход найзууд нь Стэнлиг яг үүн тохирно гэж бодож байсан ч яаж сургуульд нэрүүлэхээ сайн мэддэггүй. Тэд өмнө ярьж байсан ээжийнхэн дугаарлуу залгадагч огт холбогдохгүй байх бөгөөд найзууд нь Стэнлигийн гэр хаана байдгийг мэдэхгүй тул эрхийг нь хүлээхээс өөр сонголтгүй байлаа. Ангийнхан найзууд багш ажилчид гээд бүх хүмүүс хүүг санаж тэрч бүхэл Кадус хүртэл түүний загнасандаа харамсан хичээлд ирэхгүй байгаад нь дотроо санаа зовсоор ашгүй нэгэн өдөр тэд Стэнлиг сургуулийн гаднаас олж түүнийг урлагийн тоглолтод бүжиглүүлэхээр болсныг хэлэн тэр хүүхдүүдийн бэлдэж байгаа газрыг заалгуулж нууцаар бүжийн хөдөлгөөнийг харан ганцаараа бэлдэж эхэлдэг. Өдөр хоног өнгөрсөөр хаттай Роузи Стэнлиг хичээлдээ ирэхгүй байгаад нь санаа зовон учир шалтгааныг асуухад найзууд нь Вэрэмо багш түүнийг сургуулиас өгсөн гэд яг юу болсныг тайлбарлана. Багш нь бүх учрыг мэдсэний дараа Вэрэмо багштай уулзахаар шийддэг. Тэр түүнийг хоолноос олж Стэнлиг хөөсөн дургүйцэн хүүд ингэж хандж болохгүй та өрөөсөө ич гээд захиралд хэлэхээр гарч явах бөгөөд
Өдрийн Стэнлиг ганцаараа бүжгээ бэлдэж байгааг харсан хөгжмийн багш нь түүнийг бүжгийн бэлтгэлд нь оролцохыг зөвшөөрч маргааш нь Стэнли найзуудтай урлагийн наадамд бүжиглэр болсон гих баяртай мэдээ дуулган өөрт нь өрүүлж тусалж хоолноос хуваадаг байсанд нь талархаж байгааг хэлдэг. Ингээд маргааш өглөө нь Стэнли сав дүүрэн хоолоо сургууль дээр авчирна. Тэр Кадус том савтай хоолоо гайхуулан одоо хичээлдээ орж болохыг асуухад багш нь гинт уйлж эхлэн юу ч хэллгүй өрөөнөөс гарч явдаг. Тэр хийсэн үйлдэлээс олж сургуулиас хөөгтөр болсон ба өдрөн захирал Стэнлиг дуудан Верема багшийг хөөснөө хэлж тэр явахаас өмнө чамд нэг юм үлдээсэн гэд захиаг нь өгөхөд Верема багш түнд муухан хандаж байсандаа мөн хүүхдүүдийн өмнө ичөөдөр байдалд оруулж сургуулиас хөөсөндөө уучлаад гуйж ахиж хизээж ирэхгүй гэж тэдэнд амласан байлаа. Хэд өдрийн дараа сургуулийн урлагийн наадам эхэлж маш олон эцэгчүүд цугларсан энэ газарт Стэнли нээлтийн үг эхэлж тоглолтоо эхлүүлдэг. Хүүхдүүд өөрсдийн бэлдсэн бүжгүүдэд төлөвлөх бөгөөд орой тоглолтын дараа хад дээр өвсөй Стэнлиг хамгийн сайн байсан гэд урам өгнө. Багш нь түүнийг гэрт нь өргөж өгөхөр шийдэхэд тэр ээж тэнд хүлээж байна гэд машин руу зааж зүгээр гэдгээйлэн. Багшийн явсны дараа захирал хүүг машиндаа суулган гэрийнх нь ойролцоо хөрөж өгөхөд Стэнли баярснаа хэлж цааш алхан гэртээ ирснээр эцэст нь хүү бүтэн өнчин гэдэг нь ил болдог. Стэнли оройн цагаар ав ахыхаа хоолны газарт зөөгчөөр ажилладаг учраас ах нь түүнийг өнөөдөр хоцсонд нь алгадаж хурдан уцаа солих сануулan яг үний эрэхтээ тэр хүүг зодож бие махбодын хүч хэл үзүүлж иржээ. Стэнлигийн нүр хөгсөн байсан нь ийм учиртай байлаа. Тэр бус хүүхдүүдтэй адил сургуульд сурч найз нөхдөд болохыг хүссэн ч өөрт нь хоол ичих хүн байхгүйгээс болж Кадус дормжлуулан сургуулиасаа өртөл хөөгдсөн байна. Хэдий аваах нь түнд муухан ханддагч Акрам гих тоод залуу хүүд өөрийнхөө хоолноос өгч энэ хэдэн жил бусдаас өмөрч ирсэн бөгөөд сүүлд Стэнлид хоол хийж өгч явуулсан хүн энэ залуу байж тэр ахт нь хэллгүүгээр хүүд чатаараа тусалж байгаа юм. Орой ажиллаа дуусны дараа тэр хүүд ор засч өгөн тэр хоёр орондоо орж унтаж амарцгаана. Ингээд маргааш өглөө нь Стэнли савтай хоолоо аван Акрамд талархаж байгааг хэлдэг. Тэр сургууль руу очин өчтөр ээж нь хийж өгсөн гэд өөрөө огт идэлгүй найзуудтай авчирсан хоолоо амсуулж дараа нь хадтай Роузид мөн сургуулийн цэвэрлэгчэд хамгийн сүүлд нь цайны цагаар бусд багш нарт хоолноосоо өгдөг. Киноны төгсгөлд Стэнли өөрийнхөө зохиосон хөгжилтөө түүхээ ярин тэд хамтдаа инээлдэж баяртайгаар хоолыг нь хувааж идэж байгаагаар кино маань дуусч байна. Хэрвээ та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, шеэр хийгээд сэтгэлдээ комент хэсэгт бичүүлдээгээрэй. Бүгдээрээ дараагийн киногаар уулзцаая. Түр баяртай.